Та бүхэнд одоо мэдээллийн хөтөлбөрийн ээлжит дугаарыг үзүүлье. Манай мэдээллийн хөтөлбөрийн энэ дугаараар. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 50% нь эмэгтэйчүүд байгаа бол ажилгүй иргэдийн 60% нь 18-аас 30 насныхан байна. Инфляц буурч байгаа нь мөнгөний бодлого тэлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Зарцсан барилгуудыг босгох төсөв Монголын төрд байхгүй. Хан ресурс компанид 100 сая Америк долларын нөхөн төлбөрийг өгч эхлэегүй байна. Улсын хэмжээнд 75.7 мянган хүн ажилгүй, үүнээс 47.6 мянган огт ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Бүртгэлтэй ажилгүй байгаа иргэдийн 25.5% нь эрчүүд, 54% нь эмэгтэйчүүд байгаа бол насны хувьд дийлэнх нь буюу 60 гаруй хувь нь 18-аас 30 насныхан байна. 2015 оны 12 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөнхөөс 4.2 мянга буюу 11.3% буурч, харин өнгөрсөн сарынхаас 1.5 мянган хүн буюу 4.7% өссөн гэж бүртгэл статистикийн ерөнхий газраас мэдээллээ. Ажилгүй иргэдийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байгааг онцлсон. Гэхдээ дээрх тоо бол ажил хайж байгаа хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо. Үүний цаана ямар нэгэн бүртгэл мэдээлэлд хамрагдаагүй ажилгүй иргэдийн судалгаа гаргавал улсын хэмжээнд өндөр тоо гарна. Монгол улс сүүлийн 2 жил үргэлжилсэн эдийн засгийн хямралаас болж төр хувийн хвшлийн аж ахуй нэгж байгууллагууд үүдээ хааж ажилчдаа цомогдсон энэ тоог өсгөд нөлөөлжээ. Нийт 75.7 мянган хүн ажилгүй байна гэж тоо гарсан. За 61.3% нь бол 15-аас 34 насны залуучууд байгаа. За ерөн зөвхөн улсын хэмжээнд аваад үзэх юм бол 15 аймагт бол энэ 15-аас 34 насны залуучууд одоо бүртгэлтэй ажилгүй одоо залуу иргэдийн тоо бол одоо 61%-аас бол дээш хувьтай байна гэсэн үг. 0.2-аас 12 пунктээр бол дээгүүр байна гэсэн ийм дүр зураг бол харагдаж байгаа. Судалгааны байгууллага ажилгүйдэл өнгөрсөн жилийн мөн ихтэй харьцуулахад буурсан гэж мэдээлж байгаач Монголын нийгэмд ажилгүйдлийн түвшин нэмэгдэж ажлын байр хаасан иргэд тэр дундаа залуучууд дүүрэг хороондоо хандах нь эрс нэмэгдэж хорооны зүгээс түр ажлын байраар хангаж чадахгүй хүндхэн байгааг албаны хүн мэдээлсэн удаатай. Энэ мэтлэн хямрал цаашдаа хүндрвэл Монголын төр ажилгүйдлийн асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй. Ажилгүйдлээс болж ядуурл илүү хүрээгээ тэлэх эрсдэл бий болсон байна. Монгол банк мөнгөний бодлогын хүүг 1% бууруулж 12% болгох шийдвэр гаргаад байна. Энэ нь инфляц 2.9% болж сүүлийн 5 сарын турш зорилттой төвчнээс доогуур байгаа нь мөнгөний бодлого тэлэх уран зайг нэмэгдүүлжээ. Монгол банк мөнгөний бодлогын хүүг инфляцийн түвшинтэй харьцуулж 1%-аар буурууллаа. Ингэснээр арилжааны банкуд зээлхийн бодлогын хүүтэй уялдуулж хүүгээ буулгах боломж бүрдэж байгаа юм. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляц 2015 оны 11-р сарын эцэст 2.9% болж сүүлийн 5 сарын турш зорилттой түвшнээс доогуур байгаа нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байгаа гэж Монгол банк үзжээ. Нийлүүлэлтийн гаралтай инфляц нам доктортой байхын зэрэгцээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага түвшинд байх төлөвтэй байгаа юм а. Ингэснээр дунд хугацааны гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх доктортой байх эерэг хандлагууд бий болж байгаа нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжинэ гэж харж байгаа юм. Иргэдийн хувьд юу гэж нөхөр энэ зээлийн хүүгийн дарамтанд үнэхээр байгаа аж ахуйн нэгжүүд бол өмнө авцсан зээлийнхээ хүнд нийлээд их хэмжээний мөнгө төлж байгаа. Тэгэхээр эдийн засгийг нэг идэвхжүүлэх одоо байгаа иргэд энэ урд өмнө авцсан байсан зээлтэй байгаа иргэд аж ахуйн нэгжүүдэд бас энэ хүндрэлтэй үед хөнгөлт үзүүлэх гол боломжийг нь бид нэр энэ бодлогын хүүг оруулсантай холбож үзэж гарцын нэг болов гэж үзэж байгаа. За хамгийн гол нь энэ асуудлыг уг нь бол мөнгөний бодлогын хилцэж байх үед бол нэг асуудлыг уг нь Монгол банкны өөрсдөө хилж улс орон дээр мэдгдэх хэрэгтэй байсан болов гэж би бодож байгаа. Тухайн үед бол энэ талаар тааваг санаж байгаа. Ардын намын бүлгийн гишүүд бол мөнгөний бодлогыг эргэж байгаа үед зээлийн хүүг улс орон дээр дунджаар 3% буулгах тухай асуудал яригдчихсэн. Энд чинь үндсэндээ цаана Монгол банк бол бодлогын хүүгээ буулгах замаар болоо нөлөөлөх байсан гэж үздэг. Мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө зээлийн өсөлт, хувийн хвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлнэ гэж байгаа юм. Ер нь мөнгөний бодлогын хүү буурч байгаа нь арилжааны банкуд зээлийн хүүгээ бууруулах боломжтой гэж харж байгаа юм а. ТВ-с мэд Аринтуя Алтан гэрэл мэдээллээ. Эрүүл мэндийн салбарт он домнож цардсан 10 орчим барилга байгууламж бий. Хямралын үед цардсан барилгуудыг барих мөнгө төрд байхгүй. Гэхдээ яралтай тулгамдж байгаа урман дээрэн 2-3 жил цардсан зарим эмнэлгийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа талаар салбар яамнаас мэдээлж байна.
Хамгийн тулгамдж байгаа асуудал бол яармагт баригдаж байгаа 300 ортой их хүүхдийн эрүүл мэндийн төв, 2 дугаар эмнэлгийн хашаанд баригдаж байгаа үндэсний онцлогооны төв, мөн хэл ам дагуулсан төрийн албан агчдын эмнэлгийн барилгын асуудлыг эхний ээлжинд шийдэхэр болжээ. Тодорхойлбол яармгийн 300 ортой эмнэлгийн барилгын хувьд концессийн гэрээгээр хийхээр сонгон шалгаруултыг өмнөх сайдын үед явуулсан ч үн өртгийн байдлаас болоод тухайн компани гэрээгээ цуцлах асуудлыг хөндөжээ. Тиймээс заавал концессийн гэрээгээр шахахаас илүү нийслэл хотын харьяанд шилжүүлж ашиглалтанд оруулах боломжтой гэж үзэж байна. За урсгалын яарамгийн хувьд гэтэл одоо концессийн гэрээгээр тодорхой компани авах гэрээгээ хийсэн мөртлөө одоо үн өртгийн байдлаас болоод цуцлагдах хэмжээнд явж байгаа учраас энэ асуудлыг бол дахиж одоо шинэ байдлаар сайттай ярьж угаад өөр хэлбэрээр шийдэх юм бодлого барьж байгаа. Өөрөөр хэлбэл ер нь бол одоо энэ заавал одоо энэ концессийн гэрээгээр ингэж шахаж одоо гэхээсээ илүү яг эрүүл мэндийн салбарынхаа бодит хэрэгцээг тооцож байгаа. Их хүүхдийн эрүүл мэндийн төв бол нийслэлийн их хүүхдийн эрүүл мэндийн төв гэдэг зориулалтаар баригдсан учраас өнөөдөр Батүйл даргатай ярьж байгаад энэ асуудлыг бол нийслэлд шилжүүлж эднийтэй гэрээ хийж байгаа ашиглалтанд оруулах асуудлыг бол ойрын хугацаанд одоо бид ярина. За энэ төрийн албан агчдын эмнэлгийн асуудал бол 1-р эмнэлэг дээр концессийн гэрээгээр ингээд хийгдээд гэрээ хэлцээрүүд хийгдсэн байж байгаа. Явцвал нэлээд муу байгаа юм байна. Тийм учраас одоо тендерд орсон компани болоод 1-р эмнэлгийн удирдлагуудтай бол ойрын хугацаанд ярьж энэ асуудлыг нэг тийш нь болгоно. Харин төрийн албан агчдын эмнэлгийн барилгыг концессийн гэрээгээр хийхээр болсон ч ажлын явц муу байгаа учраас 1-р эмнэлгийн удирдлагуудтай уулзаж асуудлыг дулаан орохоос өмнө шийднэ. Мөн төлөхийн төвийн хувьд 2016 оны улсын төсөв тодорхой хэмжээний мөнгө суулгасан. Энэ хавар өгөхөд суурай тавина гэж эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин үндэсний онцлогооны төвийн хувьд барилгын гүйцэтгэлийг Солонгосын компаниар хийлгэхээр болжээ. Энэ мэтлэн Монголын төрд эмнэлэг барих төсөв мөнгө үнэхээр байхгүй учраас зүгээр хараа суухгүй асуудлыг ямар ч байсан шийдэхэр болж эхний ээлжинд 3-4 эмнэлэг дээр ажиллаж байна. Харин дарга нарын ярьсан хизээ биелэлээ олж 2-3 зарцсан эмнэлгүүдийн барилга бүрэн дуусаж өвчтнүүдээ хизээнээс хүлээн авах нь тодорхой биш байна. Нийслэлийн хото тогтчлтын газраас халтаргаа гулгааг арилгахад чиглэсэн ажлуудыг шат дараатаа хийж байгаач гэр хорооллын гудамжид замын халтаргаа төдийдөн буурах байна. Өнөөдөр гэр хорооллын захын нэг гудамаар ороход машин зам гулгуурын талбай болгохтон хүрсэн дүр зураг харагдаж байна. Жилийн жил нийслэлийн гэр хорооллын зам гудамжны халтаргаа гулгаа ихээхэн асуудал дагуулдаг. За энэ жилийн хувьд ч гэр хорооллынхон мөсөөр хужигдсан зам талбайд төгсчин бүдэрч асгасан угаадас замын цас мөсөн дээр халтарч бэртгэхээс эхлээд ихээхэн хүндрэлтэй нөхцөлд амьдарч байна. Хамгийн гол нь мөсжилттэй зам гудамжинд айлууд угаадас муу усаа хасгадаг байдлыг улам дордуулдаг гэдгийг эргэж шүмжиллээ. Угад амар хүндрэлтэй л баг. Тэ ер нь энэ жалгарын хажуугаар дээр явхад ер нь дандаа л угаадастай. Ороо энэ хүмүүс чинь тэгэл халдарч фанаал яваал идэв шүү дээ. Ер нь оройн цагаар үнс угаацаар оруулж байгаа бах тий. Үнсээ тэгээд нөгөө машинтай хүмүүс нь асгадаг юм уу яадیں۔ Тэгэл үнстэй л байх юм л шүү дээ зам дээр. Угаацаа болохоор өдөр одоо шүн ороогүй л асгана доо ер нь өдөрч байсан л асгах. За хаасайг үлгаагүй юм шүү дээ. Угаацаа. Тэр мэдээ телевиз явахгүй алтрал ер нь хаашаа маг унчих гал юм урагч унчих гал. Годомж бол ерөөсө алтраатай. Тэс энэ чигээс энэ годмаар тойроод ерөөсө явуулт байхгүй явгаа юм бол. Удамжир орохгүй зүгээр зам одоо өөрийнхөө энэ явган замууд юм юу гэл ингэ цэвэр. Түүхий ажилчид нийслэлээс баталж ирнэ гудамжны цасыг арилгахад зориулж ирнэ ажил хүмүүс ажиллаж байгаа болов. Ерөөс эн чи дүүргээр л байд юм. Чингэлтэй дүүрэг штэ манайх чинь. Одоо чингэлтэй дүүрэг гэхэд гудамжны юу гэж байгаа. 60 хэдэн хүнтэй. Тэгээ 60 хэдэн хүнтэй тэгэл ингээд хуваахтаа тэгээ зам дараа гардаг. Зам юутай хуваартай бид нэр өг замтай хороотой бол хороотой замтай өвлийн зах. Одоо ингээд өгдө 6-аас ороо 5 хүртэл тэгээд бид нэр ажилдаг. Өнөөдрийн байдлаар зам дагуух цас мөсийг арилгахаар дүүрэг бүр тогтчлт үйлчилгээнийхэн ажиллаж эхлээд байна. Гэхдээ гэр хорооллын дундах зам гудамж талбайг тэд хариуцдаг юм а. Товчхондоо бол айлууд ойр орчмынхоо оногдсон талбайг цэвэрлэх ёстой гэдэг нэрээр энэ асуудал орхигдож явсаар өдийг хүрчээ. Төрийн байгууллагын хийх ёстой ажил иргэдийн оролцоо байх хэрэгтэй гэх сүрчин нэр талцлын дунд гэр хорооллын дундах зам талбай ийхүү мөсөн гулгуурын талбай болохтой хүрчээ. Иймээс тогтчлт үйлчилгээний байгууллага хамгийн их асуудал дагуулдаг гэр хороол руу анхаарал хандуулахгүй бол иргэд шүн байтугай өдрийн цагаар явхад ч хүндрэл үүсэж байгаа юм а. Мөн айлууд шөнийн цагаар муу ус угаацаа гудамжинд асгаа болохгүй бол гэр хороолол үнс угаацсандаа уусахад ойрхон болоод байна. Монгол улсын газар нутгийн 90% нь цасан бүрхүүлтэй 16 аймаг зулын байдалтай байна. Өнөөдөр засгийн газрын хэрэг эрхлэх газар улсын онцгой комисс суралдаж орон нутгийн удирдлагуудтай холбогдож цаг үеийн мэдээлэл авсан юм.
Өвөлжилтэй хүндэрсэн аймагуудад цас их хэмжээгээр орж угаад учраас зам даваа гүүр цасанд боогдож хаагдж эхлэв байна. Орон нутагт өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой зам даваа хаагдж эхэллээ. Үүнээс болж эмнэлгийн машинууд түргэн тусламж хэрэгтэй байгаа иргэдэд хүрч чадахгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ. Тухайлбал Сүхбаатар, Дундгов аймагуудын бүх суманд цасан очлогтой 15-аас 40 см зузаантай байгаа учраас бэрхшээл үүсч эхэлсэн байна. Тиймээс засгийн газрын хэрэг эрхлэх газраас хот хоорондын тээврийн зам, тэнхлэг замуудын арчилгааг аймаг хоорондын зам арчилгааны компаниуд хамтарч хийх хэрэгтэйг санууллаа. За тэгээд сумдад ерөнхийдөө зам хаагдаж за сумд руу энэ ковш тусгай зориултын машин түрээсэлж ингээд зам гаргаж ямар ч төв замыг гаргаж ингээд ямар ч хүмүүсийн зорчуулж ийн төв замыг ингээд явуулж байна. За тэгээд энэ ковш энэ тусгай зориултын машиныг дандаа энэ аж ахуй нэг чухал хүмүүсээс түрээсээр хэрэгжилж байгаа. За тэгээд гадны Хэнти, Дорнот, Дорногов аймагт 59 өрхийн 36,400 мал өвлөж байна. Улаанбаатар хот руу тээвэр хийж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүдийн техникийн иж бүрэн байдал, аюулгүй байдал, за тэр замдаа цасанд боогдсон зогссон нөхцөлд ямар шуурхай арга хэмжээнүүдийг авах талаар хилж байгаа аймагуд, сумдууд хоорондоо утас холбоо барих, за дээрээс нь гинтийн одоо аваар зогсолт бий болсон үед бол харилцан тусалцах засвар үйлчилгээг түргэн шуурхай хийх олон хүн тээвэрлэж байгаа нөхцөлд бол тэр хүмүүсийг байрлуулах гэх мэтлэнгийн асуудлуудаа бол сумдууд хоорондоо, аймагуд хоорондоо зохицуулсан байх ёстой шүү. Тухайлбал Сүхбаатар аймгийн 13 сумын 11 зудтай байна. 2 суманд зуудын байдалтай байгаа юм а. 10-аас 45 см-ийн цастай аймгийн удирдлагууд замын цас цэвэрлэх тусгай зориулалтын машин түрээслэж байгаа нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа юм а. Мөн нэг аймагт дунджаар 52 өрхийн 36,500 толгой мал отроор өвлжиж байгаа учраас аймаг орон нутгийн хил хязгаар гэлтгүй бүртгэлийг сайн явуулж явах ёстойг сануулсан юм а. ТВ-с мэдээ Ариун Туяа Алтан гэрэл мэдээллээ. Өдрөг амьдцгаая. Гоё цагаан усан үзм. Vitaфит компани бүтээгдэхүүн. Далаа багшаар хэвээ аравнаа л болсон. Өгөөж ин тэр сайхан боовыг аваад өгөөчтэй жилээ. Өгөөчтэй хамт өнгөрөөмөр л байх юм. Отор хэвийн боо. Талхчиг хөлцөд компани. Сар шиндээ сайхан шинлээрэ. Наран зөтөх хөгө тэнгэрээсэн бэлгийн толлон эхлүүлж ардаад зүүнүүдийн түүхээрэн бахархаж ирсэн бид монголчууд анууд цагаан гэртээ шагайн тойром наадамтай хасах халуун тулгандаа галын улаан дөл тэвэд монголчууд мөн хөх тэнгэрийн дор мянган хавар монголын сайхан орон